Сайн мэцхан манайхаа Little Mom podcast-ийн ээлжид нэгэн дугаар эхэлж байна. Ерөнхий ивент итгэгч Kagome. Ерөнхий ивент итгэгч Pigeon. Хамтрагч Happy Family. Хамтрагч Nani Florist цэцгийн дэлгүүр. За энэ удаагийн дугаараар жүжигчин Ариун Чимэг буюу бидний мэдхээр Ари маань хүрэлцээрсэн байна. Баярлалаа. Тэгээд гоё подкастта урьж оролцуулсан маш их баярлалаа. Тэгээд нөгөө өөрөө үзэгч байжгаад өнөөдөр ингээд бас нөгөө зочны судал дээр суугаад байж байгаа маш их баяртай байна. За баярлалаа. Тэгээ сони юу вэ гэж шууд ингэ хэлчихсэн шээ. Харин миний болохоор яг анхны подкаст болохоор ер нь жоохон эвгүй байна. Тэгтээ ойрын сайн сайхан гэх юм бол ерөнхийдөө бол нөгөө нэг яг сайхан гэр бүлдээ анхаарад айгүй тийм нэг завтай чөлөөтэй гоё өөрийн хувьд нэг гоё чил байдалтай байна. Хоёлаа ерөөсөө яг найзууд ингээ хоорондоо кофе уугаад ч юм уу цай уугаад ингээ тухтай ярилцдаг штэ. Өнөөдөр ингэсэн надад ийм асуудал байгаа. Одоо хоёул энийг яад юм бол гэ хүүхнүүдийн хоорондоо ярилцдаг. Хоёлаа яг л тийм байна. Тэгэхээр гоё чөлөөтэй байгаарэ гэж хэлмээр. За ойлголаа. За тэгээд бидний одоо манай подкастын хамгийн ихний асуулт би энийг яг оролцсон хүн болгоноос асуудаг. Яагаад гэвэл эмэгтэй хүний ээж болох мэдрэмж бол угаасаа хамгийн гоё зүйл байдаг учраас асуухгүй байхын аргагүй. Тэгэхээр яг хамгийн анх ээж болсон мэдрэмж, ээж болсноо одоо яаж мэдчихсэн. Миний нөгөө мэдхээр маш залуу хүн байсан. Залуу ээж болсон. Яг тэгсэн. Ер нь аль нөгөө 20 настай байгаа охиноо төрүүлсэн. Тэгээд яг тухайн үедээ хүүхдээ төрүүлснээ дараах мэдрэмж нөгөө охин айгу өрөвдсөн. Яа тэгэхээр би нөгөө нэг төрөлтийн одоо өвдөлтийг ч юм уу нөгөө миний төсөөс үнэхээр аимшигтэй байсан байхгүй бүр ингэж бурхан минь гэж би бүр бодсон зав. Бүр энэ дээр холбоотой бүр аюу инээтэй хүүхэд байгаа. Тэгээд яг ээж болоод охин хүүхэдчтэй гэд бодонгууд миний охин хизээний цагт энэ мэдрэмжийг авна гэж бодохоор ингээ бүр өрөвдөөд ингээ гол зураад яа миний охин чи яага эмгтэй хүн юм бэ гэдэг тэр нэг хамгийн анхны их хүний үүднээс тэр хүүхдээ өрөвдөж харилж байгаа тэр мэдрэмж бол төрсөн. Тэгээ нөгөө нэг төрөлт гэдэг юм бол нөгөө би ч тухайд 20 настай тий. За хүмүүс төрөө болоод би одоо чаднаа гэж бодож байгаа штэ тий. Тэгсэн чинь бүрээ бурхан минь тэнд бүр ингээ хүнээ байна гэдэг шиг юм болж байгаа байхгүй юу? Тэгээд бүр ингээд айгүй санаа зомоор цаа нөгөө нэг эмчээсээ гуйж байгаа байхгүй. Эмч надаа кесар хагалгаа хийгээд өгөөч гэж би уг нь амхандаа гуйж ин гэж өөрийгөө бодохгүй юу. Тэгсэн чинь нөгөө амар өвдөлтөөс болоод нөгөө ухаан санаа нь бүр самуурсан заяа. Эмчээсээ эмч надаа аборт хийгээд өгөөч гэд хэлсэн заяа. Тэгээд би тэрийгээ кесар гэж бодож хэлээд байгаа байхгүй. Нөгөө эмч чи юу яриад байгаа ингээд бүр юу балараад байгаа ингээд эмч бүр ингээд шоконд орно штэ. Тэгсэн чинь би гуйж эмч аборт хийгээд өгөөч гэд би болохоор амхандаа өөрийгөө кесар хагалгаа хийгээд өгөөч би өвдөж тэсгүүнэ л хэлээдсэн чинь бүр тэгж ингээ хүний ухаан санаа бүр ингэж байхгүй болж байгаа. Тэгэл яг тэр анхны төрөлт бол бүр үнэхээр аимшигт байсан. Тэгээд яг тэр мэдрэмжээрээ охин хүүхэд гараад ирэнгүүт яг энэ мэдрэмжийг миний охин магадгүй 20 30 жилийн дараа аавна гэж бодонгоот ингээд бүр ингээд гол руу бүр ингээд нэг юм өрөвдөж хайрлах гээ бүр ингээд яг тэр мэдрэмж төрчихсэн. Одоо тэгвэл хүү охин хоёрын хоорондын за нэлээд хоол шүү дээ. 9 насны хувьд ч ээж арай илүү төлбөшж чинь. Тэгэд энэ одоогийн хүүхдээ ирэх төрөлт ямар байсан? Би ч нөгөө нэг өмнөх удаадаа нэлээд хаширчж байгаа шүү дээ. Бурхан минь хүүхд төрүүлнэ гэдэг чинь аимшигтай юм байна гэж бодсон байжгаад нөгөө хүү дээрээ болохоор ёстой нөгөө нэг жинхэнэ за байж болох бүх аргыг хэрэгжилж байгаа хгүй. За одоо жишээ нөгөө нэг манай ээжүүд бас мэдэх бахтай төрөлтийн өмнө нөгөө нэг бэлдэх хярцангийн массаж гэдэг юм уу те ингээд нөгөө зөвдүүлэх ингээд бэлтгэлийг мэрэгжлийн ингээд эмчээсээ аваад за нөгөө бадамин давс тэгээд нөгөө юу essential oil зориултын те булчин суулдаг савны амсар нээдэг за бүх аргыг хэрэглээд дээрэс нь YouTube дээрээс хүмүүсийн төрөлтийн бичлэг үзээд тэгээ баг нөгөө нэг юм юунууд байгаа хгүй. Одоо төрөлтийн нөгөө нэг юм сэтгэл санаагаа бэлддэг тийм бичлэгүүд бас байд юм байна. Манай залуу ээжүүд бас энийг мэдээд авбал айгүй надад бол хамгийн сайн бэлтгэл бол нөгөө нэг сайн бэлдэх ёстой бэлтгэл бол ерөөсөө сэтгэл санааны бэлтгэл юм байна гэж би бодсон. Яг нөгөө за өвдөлт гэж бодохгүйгээр энийг дуншилт гэж хүлээж аавна. За өвдөх тусам нөгөө хүмүүс ч ингээд өвдөх тусмаа ингээд бие хавчдаг штэ ингээд чангалах тусам тэр өвдөлт ингээд олон цагаар үргэлжилнэ л гэсэн үг юм байна. Өвдөх тусам ингээд зөв амьсгалаад бие ингээд суллах тусам савны амсарч айгу хурдан нээгддэг юм бэ шүү гэдгийг нөгөө нэг өмнө нь ингээд нэлээд сайн судлаад
Тэгээд хүү дээр болохоор яг төрхтөө маш богино хугацаанд ер нь айгүй гоё юм техниктэйгээр ямар ч ядралгүйгээр айгүй амархан сайхан төрсөн. Манай хүүчин болохоор ихчигээ бодох юм бол илүү бас том уг нь төрсөн ковидын үеэр чинь гадааж гарч чадгүй гэрдээ идэж хөвцээр байгаад хүүхдээ бүр айгүй томруулаад төрөөд тэгэнгүүт нөгөө нэг төрснөхийн дараа хүн чинь богино хугацаанд савныхаа амсрыг нээгээд айгүй нөгөө өөрөө ядрахгүйгээр төрчгөр ингэдэг юм шүү дээ хүн чинь нөгөө нэг төрснөхийн дараа нүрэн дээр маск заацк тавьсан манай нөгөө эмчнэр шоолоо инстэ цоглог юм аа гэсэн нүрэндээ маск заацк тавьсан айгүй тийм гоё цоглог гэж байгаа байхгүй. Тэгэхээр би болохоор нөгөө аль нэлээд хэцүү өвдөлттэй төрөлт болон нэлээд бас айхтар бэлтгэлтэй бас төрөлтийг аль алины үтсний хувьд төрөлтөнд хүн бэлдэж болдго юм байна. Тэр төрөлтийг өөртөө бас арай илүү сайхан ингээд нөгөө амар хэлбраар бас төрөх боломж нь жоохон чолтгой мэдээж тийм амархан байна гэж аахгүй л да. Гэтэ жоохон чолтгой өөртөө хүн бас ингээд судалгаагаараа тус болж болдго юм байна гэж бодсон. Тэгээд хүү дээр бол айгуу гоё цоглог байсан. Тэгээд нөгөө хүүгээ гараад ирэхэд нь бол нөгөө ээж байгаад үтцсэн хүн чинь нөгөө нэг айгу хөрхийн ингээл нөгөө нэг бүрийн сурцтай их хүний зүс одоо мэдрэмж маань анханасаа байсан болохоор тэгээд хүү дээр бол ер нь бүх зүйлийн хувьд айгу тийм гоё хөнгөн гоё мэдрэмжээр л өгцөн. Ерөөсөө л тэр нэг савны амсар нэгдэж байгаа хугацааг бидний хувьд бол чадах юм маань амархан ингээ хурдан сайхан нэгдэхийн тулд бид нар нөгөө бие сайхан суллаа зөв амьсгал хийгээд тэр өвдөлт гэж бодохгүйгээр за энэ бол дуушилт миний савны амсар нэгдэж гин гэдгээ ингээд ухамсартайгаар хүн чинь бодохоор тэр өвдөлт чинь нөгөө нэг яг өвдөлт гэж бас ирэхгүй байхгүй. Анхны удаа би ам таслах нь ямар сандаа нөгөө кесар гэдэг үеийг аборт гэдэг үгээр яггүй муухагаар ингээд хольж хилж байгаатай адилхан дараа нь бол айгуу сайхан өөртөө бэлтгэлтэй хийж чадсан маань энэ бол миний айгуу том амжилт гэж бодож байна гэдэг шиг. Яг нөгөө ээж эрүүл саруул хүүхэд эрүүл саруул төрчгөр чинь эн чинь бас нэг амжилт болчихж байгаа байхгүй тий. Яг үнэ. Амжилттай төрнө гэдэг чинь одоо Монголд бол маш хэцүү болсон цаг. Тэгэхээр ээжүүд бид нэр өөрсдөө л юм уншиж судалж эрэлж хайгуулж байж иж амжилттай төрөх бас нэг шалтгаан болох нэ. За би болохоор Арыг ингэж бодоод байгаа. Бас нэг ярилцлаган дээр ээжийнх нь ярьж ирснийг ч би бас сонсч ирсэн. Юу вэ гэхлээр хүн болгон л хүсдэг байх хүүхдтэйгээ айгуу тийм ээлдэг болон зөв боловсон харьцдаг гэжсэн аахгүй. Тэгэхээр яг энэ хүүхдийн хүмүүжил тал дээр ямар нэг юм баримталдаг зарчим байна уу? Эсвэл бол цаанаасаа л ингээд ямар нэг юм зарчимгүйгээр ингээд урсгалаараа л харилцаал өсгөөл явж байна уу? Ер нь бол яг хүүхэд хүмүүжүүлэх арга барил ч юм уу зарчим гэдэг үг би магадгүй 10 жилийн өмнө ярих байсан баг. Гэхдээ өнөөдөр би ер нь бол хүүхэд хүмүүжүүлэхэд зарчим ч юм уу арга барил гэж бас байдгүй юм байна гэж би хүлээж авч байгаа байхгүй. Яа цааш гарстал саж байгаа юм л шүү. Яа тэгэхээр яна яа юм сэтгэл хөдлөлт зүгээр уснасаа авах юм уу? Яг нөгөө хүүхдийг ингээд хүмүүжүүлэх яг тогтсон арга барил байх бас боломжгүй байна гэж би бодсон. Яг тэгэхээр хүн болгон өөр гэдэг шиг хүүхэд болгон цаанаасаа хүний одоо тэ эхийн хөвлөгөөс төрөхдөө өөр өөрийн зан арын шинтэй онцлогтой төрдөг юм байна. За тэрийг ингээл яг л нэг аргаараа ч юм уу тэ одоо энэ миний зарчмаа гэд ингээд нэг зүйлийг ингээд одоо давтах ч юм уу ямар ч боломжгүй юм байна. Тэр одоо ээжүүдийн өөр дээр одоо хүүхд дээр хэрэгэлдэг арга барил угаасаа яг ингээд айлын за 3 хүүхэдтэй айл бол ихэд гурваланд нь тохиромж гэж байхгүй. Ер нь 2 хүүхдэд ч хоёуланд нь тохирно гэж байхгүй. Тэгээд дээрэс нь яг энэ л зөв юм байна да гэж бодоход тэр зөв гэж бодож исэн зүйлийн маань сул тал нь гараад ирдэг. Одоо жишээ нь за манай охин бол жишээ нь юм байхгүй айгүй тийм байглаасаа зөөлөн хүүхэд айгүй дуулууртай. Тэ ингээд ер нь ингээд нэг тийм сайн хүүхэд гэдэг юмд ингээд багтчихж байгаа байхгүй. Ер нь бол ингээд надаас ингээд за манай хүүхэдтэй ааш та энэ аргын ингээд ч юм уу ер нь надаас нэг тийм хичээл зүтгэл бараг шаардаггүй. Бараг ингээд бодохоор иш миний охин ч бараг өөрөө хүн болсон юм шүү гэж бодохоор тийм одоо сайн хүүхэд байгаа байхгүй. Тэнгүүд одоо миний асуудал чинь миний хүүхэд хитрхээ сайн байгаад нь надад асуудал үүдэг. Хитрхээ дуулууртай ч юм уу. Яа гэж.
Харин тийм нөгөө дуулууртай хүүхдүүд байдаг тий. Угаасаа юмд чинь дандаа хоёр талтай байдаг штэ. Нөгөө бид нар хүүхдүүдээ сайн хүн болгоно, үгэнд сайн оруулна гэлтэй. Чи үгэнд сайн орох хэвээр чи ингэх хэвээр гэ. Тэнгүүд л нөгөө хүүхд нь ингээм бүр хитрхи сайн үгэнд орчдөг юм байна л да. Тэнгүүд л нөгөө талд бас амар үгэнд ордгоо ч юм уу амар өөрийнхоороо эготой хүүхдүүд байна штэ. Тэр хүүхдүүдийн золиос болох гэдэг нь гэж би бас хараад байгаа. Яна хүүхд ярихаар тэг хүмүүс нэг чам бас гарч байгаа. Хүүхд ярихаар бүгд би нөгөө өөрөө бас айгу сэтгэл санаа жоохон юм яг дээвэргэн үе дээр байж таарад байна. Тэгээд тэрнээс шаги хүүхд ярихаар байлаад байдаг. Би анх подкаст эхэлж байхдаа дандаа л ганцаараа уйлдаг байлаа. Хүүхд ярихаараа л ингэж уйлчин зэ. Тэгээ нөгөө сүулдэ зочнуудаас ингэ санаа зовоод энэ ч мэдрэл муутай юм шиг ингэ хүн урьж авч чаал өөрөө уйлаад байгаа. Өнөөдөр ячаад нөгөө нэг угаасаа хэлсэн штэ миний хувьд яг анхны подкаст. Тэгээд энэ чи яж яг ингэ чиний өв алга миний чихнэр айгүй тооцоосогдоод байгуудаас энэ яран дээр айгүй сайн анхаарал төвлөрч өгд юм байна л да. Тэгээд нөгөө охин дээр ярьж байгаа юм маань болохоор ерөөд юм баггүй нөгөө айгүй тийм зөөлөн сайн хүүхдэд маань ямар сул тал гараад байна гэхээр ерөөсөө ингээд өөрийгөө илэрхийлэх юм ингээ баг тэр ч магадаа өсвөр насны хүүхд болоод ирэнгүүт өсвөр насны хүүхд дотгошоо болно. За тийм зөөлөн угаасаа дарах хүүхд чинь дахиад дотгошоо олцохоор манай охин одоо тийм ингээ нөгөө би одоо хүүхдээ хамгийн сүүлд хизээ ууралсныг бодохоор 5 жилийн өмнө байгаад байгаа юм. Тэгээ баг нэр манай охин чи яаж ууралдаг бэлээ гэдгийг нь санахгүй шахан байж байгаа байхгүй. А гэтээ мэдээж яал ингээд хариу үйлд үзүүлж яана л да тий. Өөм би ингэмээр гэн тэгмээр гэн гэдэг хэлэнтэй эсвэл ингээ гомдвол уйл манай охин ихтэй багын заяа зүгээр нэл жоохон байхдаа уйлахтаа хүртэл болонд очиж чимээгүй уйлдаг. Тийм хүүхэд. Тэгэнгүүт манай охин ихтэй айгүй тийм нулимс ойрхон зөөлөн сэтгэлтэй л дээ. Гэхдээ яг үгүй би энэ дургу анд гэдэг ч юм уу тий хүүхэд ингээ заа манай хүү болохоор амар тийм нээлттэй байхгүй. Би үгүй гал нөгөө ингээл амар өөрийгөө илэрхийлдэг хүүхэд байгаад. Тэнгүүд нөгөө хүүхэд маань ингээд дүүн ингээд их чанаа ингээд тоглоё ингээд хийхэд нь за нэг айл хүүхдэлтэй. Чи ямар ядраатай ингээд би охиноо тэгчээсэй гэж баг бодож байгаа хөөхгүй. Тэнгүүд манай охин цаанасаа за гэдэг тэнгүүд ийм зөөлхөн байгааг нь харахаар яана яг нэг юм хүний арга ив олсон. Ингээл хүн болгонтэй нэг айтайхан арга ивэн олчих гээд нэг юм ихтэй хүн болчихгүй дээ. Гэ бодоход бас энэ төр чинь хэцүү шттэ тийм үстэй. Ингээл хүн болгондны аяв тааруулаад өөрийнх нь хүсэл сонирхол юу ч биш юм шиг тийм хүн болчихоо дэ гэж яагаад би тэгээд одоо ерөөсөө охинтойгоо ерөөсөө ингээд би айл болох нэг охинороо сонголт хийлгэхийг хүсдэг. За чи юу хүсэж байна? За чи сонго. Өнөөдөр арай гадар болох чаа. За чи юу идмээр байна гэдэг ч юм уу те. За чи дургүй айл хийхгүй гэж болно. Ерөөсөө нөгөө эмэгтэй хүнд ерөөсөө нөгөө хүсгүй зүйлээ хүсгүйгээр нь илэрхийлж ингээд зоригтойгоор чаддаг энэ чадвар бол миний хувьд чинь айгүй чухал санагддаг байхгүй. Тэр нэг хүний сэтгэлийг бодоод ч юм уу те ингээл дотроо үгүй гэж бодож байгаа ч гэсэндээ ингээл тэрийг илэрхийлэл хүнд үгүйгээ хэлчихээр муу хүн болчих гээд байгаа юм шиг тэр нэг people pleaser гэдээ яриад штэ тэгэл хүн болгоныг ингээ арга юм олох гээд идэг болчихгүй. Яг тэр төрлөх тэр хүнд өгөгдөл нь байгаа штэ тийм зөөлөн зан арашинтай байж байгаа дээрээс нь айгүй тийм ээлдэг даруухан байгаа тангууд ингээд ирээдүйдээ өөрийнхөө хүсэл сонирхолтой нэг өөрийнхөө шийдвэр дээр үнэнч байж чадахгүй ч юм эсвэл шийдвэр гаргахтаа ингээл бусдыг бодоод байдаг болчихгүй дээ гэдэг чинь миний хувьд айдсахгүй бас тийм үстэй. Тэгээ бодонгууд нөгөө нэг манай охин ч айгүй сайн охин штэ айгүй сайн өгөнд ордог гэдэг маань миний хувьд яана охин маань яг энэ чигээр ийм хүн болчихгүй дээ гэдэг одоо чи миний айдс төрж байгаа байхгүй жишээ. Яг энэ асуудал дээр. Тэгээд ийм чимээгүй даруухан хүүхэд чинь өсвөр насн дээр ингээл улам дотгошоо болохоор яана энэ охин маань гонигтай байх юм биш үсттэй. Надаас ямар нэг юм одоо нууж байгаа юм биш үсттэй. Хэцүү юм байгаа тэрийг хэлэхгүй байгаа юм биш үсттэй гэдэг энэ нөгөө нэг бодол чинь ингээд айгүй хүний бас эмзэг сэдв болтой юм байна. Ээж хүний хувьд нуулгүй хэлэхэд одоо манай охин чинь за би ингээл нөө Facebook, сошиал дээр айгүй өөрөө идэвхтэй төрлийн юм экстраверт хүн болохоор охиноо хевлээд байсан цагаас нь л те ингээл нөгөө инглээ гэл зарлаал хүүхдээ ингээл пост хамаг зураг хүргийн постлол ингээд одоо л ямар ч юм байхгүй ч манай охин бол зургийг ингээд зөвшөөрлгүйгээр авахд бол уурлаа. Тэгэнгүүт би өөрөө тэгэнгүүт
гоё юм гэх юм бол миний охиныг бүр нэлхаас нь мэддэг айгүй гоё ингээд эмэгтэйчүүд танаа охин хөөх штэ танаа охин чинь айгүй гоё санагдав шүү гэл миний ингээд олон жил ингээд намайг хараад ер нь ингээд танил дотны юм шиг болцсон тийм гоё эмэгтэйчүүд байдаг. Тэгээд танаа охин ч гэсэн мундаг штэ танаа охин чи өстой мундаг ээж мэж гээл те тэр болгонд нь би ингээд вэ гэд бүр ингээд бас боддог байхгүй нөгөө би бол охин ерөөсөө тийм миний охин бол ингээд маш мундаг охин гэлээ гэхдээ гэд нөгөө нэг энэ харахад англиар мундаг маш өөрөө л ингээд англиар ингээд бүр төрлөх ингээд одоо англи хэлтэй хүүхчиг маш гоё дуудлагатай маш зөв ямар ч асуудалгүй одоо ингээд олимпиад англи хэл үзээгүй байхдаа англиар чөлөөтэй маш зөв ярьдаг сурцсан байсан ч юм уу те за тэгээ дээрэс нь ингээд нөгөө нэг багасаа л тийм хөөрхөн хүмүүжлтэй ингээд ангууд ингээл ямар ч хүний хайрыг татаад явж исэн. Гэлээ гэхдээ тэр болгон маань яг нэг хүмүүсийн нүдэнд харагддаг шиг бас яг ингээд энэ нь бол ингээд яг бас хүмүүстэй эдний охиос айгүй манд өөрөө англи хэл сурцсан байлаа ч юм уу. Эдний охи айгүй хөөрхөн зөвлөн хүмүүжлтэй гэд бодоод байх үе. Тэнгүүд яг үндэ тэр англи хэлээр айгүй сайн ярьцны чинь сул тал нь бас байдаг хөхгүй. Яг тэр монголоор маш муу ярьдаг ч юм уу те. Яг гадаад хүн шиг сэтгэхэд байдаг. Тэгээд тархин яг англиар сэтгэхэд монголоор ярихдаа орчуулж яриад байдаг ч юм уу те. Тухайд охиныхаа англиар бахархаал ээ мэй гэж бодож исэн бол яана энэ англи хэлд мундаг сураад байгаа ч гэсэндээ ардаа бас нэг ингээд нэг жижиг сүдэр нь бас байдгийн байна те. Айгүй хүмүүжлтэй зөөлөн ингээл даруу төлөв хүний үгэнд ордог чинь бас нөгөө талаасаа ээжийнхаа сэтгэлийгтэй охин маань энэ чигээрээ ингээд айгүй тийм сул дорой ингээд басны аргавыг олсон хүн болчихгүй гэдэг бас айц төрүүлж байна гэдэг маань нөгөө бидний нүдэн дээрх юу ч ингээд 100% зөв гэдэг ойлголтыг няцааж байгаа асуудал болж байгаа байхгүй. Тэр ч утгаараа буцаад ингээ асуулт руугаа орж ирэхэд яг ингээ харахад надад хүүхэд хүмүүжүүлэх зарчим ч юм уу яг тийм зүйл байдгүй. Хэрвээ би хүүхдтэйгээ зөөлөн ээлдэг харьцаж байгаа бол тэр зүгээр миний угаасаа зан аран шингийн онцлог байгаа. Тэрнээс биш би хүүхдтэйгээ би зөөлөн харьцах ёстой гэдэг чинь айгүй тийм ухааны асуудал биш би өөр тийм. Гэхдээ би маш муухай аашлах үедээ аашилдаг. Би яг үнийг хэлэхэд нөгөө нэг хүн чинь хамгийн л хайртай хүмүүстэй хамаг муу дутагдлаа гаргадаг гэдэг шиг яг л намайг миний ойр орчинд байгаа одоо тийм миний үр хүүхдүүд тийм үү ханаж илээдэг юм уу миний бүх муухай ааш миний хамаг чанга дуу бүгдийг одоо мэддэг яг ихэвчлэн хэрвээ би зөөлөн дулаан харьцаж байгаа бол тэр нь миний өөрийн одоо нэг зан одоо харилцааны л онцлог гэхээс биш зарчим энэ миний тийм лаг мундаг ээжтэй хийж байгаа зүйл бол огт биш ээ л гэж хэлгээд. За ойр би айгүй новшгүй шүү. Зүгээр түрүү нөгөө хэлжсэн шүү дээ. Сошиал дээр ингээ хүмүүс мундаг ээж шүү те хүүхд чинь сайн шүү гэд хэлдэг гэсэн. Энд дээр би бас нэг юм гэнт хэлмээр санагдлаа. Юу вэ гэхлээр сошиал хизээч нөгөө нэг бидний нүдэнд харагдаж байгаа шиг гой сайхан зүйл нь дандаа байдгүй. Би бас энэ үгнээс айгүйх эмзэглэж явдаг байхгүй одоо ингээл Little Mama амар мундаг ээж те магадгүй танаа хүүхдүүд энэ баргийн харваа дэлхийн хамгийн сайн хүмүүжилтэй хүүхдүүд байх гэхээр ингээ айгаад идэх байхгүй дотроо яана хааныг явж байгаа тийм биш вэ л одоо яанаач гэдэг юм уу те тэгэхээр хин нэг ерөөсө тулт битгий ингэж сайнаар нь бодоорой гэж бас хэлмээр. Тийм. Тэгтээ нөгөө нэг хүмүүс яг ингээл имийг гой сайн сайхнаар нь хараад тэрийг хэлж өгдөг тэр хүмүүсийн дотоод төрсэн айгүй сайхан байгаа штэ тий. Гэхдээ яг бодит байдал дээр нөгөө нэг одоо би яг бодох байхгүй дэлхийн том одон байна уу тий. Хинэн байсан бид нар ерөөсөө хүн тий. Бид нараас ямар зан авир гардаг вүлээ бид нараас ямар залхуурл байдаг вүлээ өөр хүүхдтэйгээ бид нар аашилж байгаа л одоо дэлхийн одоо хамгийн мундагс бранч өнөө хинж яг л адилхан байгаа гэдгээ одоо тэрийг ойлгоно гэдэг маань өөрөө нөгөө сэтгэл зүйн эрүүл мэндэд маш гоё байдаг. Би бас ажигласан. Ерөнхийдөө бол ингээд сэтгэл зүйн гутрал дороод байна уу, өртөөд байна уу да гэж ажигласан. Гэхдээ тэрнээсээ нөгөө гарах арга замыг ер нь эрэлхийлдэг юм байна. Гарах арга замыг өөрөө бас мэддэм байна гэж би харсан. Ер нь сэтгэл зүйн хувьд одоо төрсний дараа өртсөн үү эсвэл ерөнхийдөө анханасаа жоох юм ийм байгаад байна уу? Ер нь бол яг төрсний дараах сэтгэл готрол гэдэг зүйл үнэхээр байдаг гэвэл 100% үнэн. Энийг нөгөө нэг одоо надад яг энэ асуудлыг ярангуут манай нөгөө нэг одоо хуучны ээжүүд ч юм уу те ингээд шүмжлээд идэг байхгүй. За яста бид нарыг залуу байхад чинь те яста бараг 10 хүүхдээ гаргаад нөгөө нэг те
юу сэтгэл готрол тий араснаас ажил төрлөө хийгээд амжуулаад та өдийг ингээ хүрлээ. Одооний ингээл хүүхнүүд бараг ингээл шилжчихнаа гэдэг шиг тий. Готрол яриад юу өстэй эмзэг болцсон гэж бодоод байгаа байхгүй. Тэнгүүд яг нөгөө нэг энэ яцааж байгаа нь нөгөө яг ингэ сэтгэл готролд өртчөөд байгаа ээжүүдийн маань за би л муудаа, би л шалчгаар, би л эмзэг юм байна гэж бодогдоод байгаа хгүй. Гэхдээ энэ өөрөө шинжлэх ухаанаар баталсан те нөгөө нэг юм жирэмсний одоо сарууд дуусаад хүүхэд төрүүлсний араас асар их гормоны үйл ажиллагаа явагдаад дээрэс нь энэ бол ингэ сэтгэл готролд орох хэмжээний те за готролд ордгоо маа гэхэд нөгөө сэтгэл зүйд ингээд нөлөөлөх хэмжээний их дааврын өөрчлөлтөнд орж ийн гэдгийг зүгээр айгүй сайхан ингээд ойлгоол. За тэр чинь тэгээ дээрэс нь хувь хүний өөрийн онцлогоос шалтгаалаад тэр чинь янз их багаар орж ирж байгаа штэ. За мундаг ингээд өөрийнхөө сэтгэл зүйтэй ингээд те айгүй ингээд нөгөө багын ч юм уу те ингээд хэр баргийн зүйлд нэг хотоохооргүй болсон ноён нуруутай тийм сэтгэл зүйтэй эмэгтэй хүн бол те мэдгүй би зүгээр л байсан штэ ч юм уу. Эсвэл хажуунаас нь тултлан дэмжиж өгсөн нөхөрч байдаг юм уу те. За юунаас ч болоод сайхан дэмжиж өгчдөг найз нөхөд ч юм уу те гэрт нь ирээд нөгөө хүүхдийг нь хамт тэрэл сайхан хов мова базаад ингээд сэтгэл санааг нь тэр чинь хүн хүний онцлог байхгүй. Би болохоор яг ингээд төрсний дараа зүрх уйлаад идэхгүй юм байхгүй. Юу ч болоогүй. Одоо чинь ингээд те охиноо төрүүлчихэд уйлаа ингээд нулимс ингээд би одоо ч амьдралдаа айгүй нулимс орхон хүн байгааз тэгвэл би төрсний дараа чинь зүгээр ингээд урсч идэг юм байгааз тэ. Тэгээ бүрэн яг нөө хажууд хүн чинь тэ. За чи тэгвэл ядаж надад яагаад уйлаад байгаагаа хэлчихгүй ингээд мэдгүй л гээ уйлаад байгаа байхгүй. Зүгээр л ингээд уйлмаар л ингээд санагтаад байгаа байхгүй. Тэг би өөрөө тэрийг би ч одоо өвчтэй юм уу гэж бодож байгаа. Гэхдээ тэр чинь би ингээд уйлж намайг хажуунаас хүн бас ингээд шөөмжлээл ээж ч гэдэг юм уу те хажуудаа хайнажлж гэж юм уу шүүмжлээ ингээгүй тийм болохоор би яг уйлсараа сайхан даваа гарсан байхгүй тий миний сэтгэл санаа дордоогүй яг тэр нөгөө сэтгэл готрол за сэтгэл зүйн тэр өөрчлөлтөө би яг сайхан өөрийнхөө хүлээж аваад за тэр хүлээж авсан юм чинь тэгээд сайхан ингээл цаг хугацааны хацаа тэр гормон тэнцвэрчдэг ч юм уу би ээж хүний амьдралдаа ингээд тасаж эхлэхийн цагт те хичээл сургуультай буцаад эхлэхийн цагт тэр чинь ингээд сайхан дуусаад өнгөрч байгаа харин яг тэр хугацаанд тэр ээж магадгүй ганцаар л мэдрэх ч юм уу тий. Тэр ээж магадгүй эргэн тойрныхоо асуудлаасаа ингээд дэмжлэг мэдрэхгүй байхад энэ асуудал чинь цаашлаад хамгийн хортой асуудлууд руугаа ингээд бүр даанжир явчихж байгаа байхгүй тийм ээ. Тэгээд миний хувьд гэх юм бол надад бол сэтгэл готрол төрсний дараах сэтгэл готрол гэдэг зүйл үнэхээр яг мэдрэгддэг. Гэхдээ би за ийм зүйл байдаг. Энэ нь ингээд миний амьдрал муудаач биш. Энэ яг миний биед болж байгаа физиологийн асуудалтай гормоны өөрчлөлтөөс болоод нулимаас ойрхон ч юм уу юмэг ингээд болохгүй бүтгүүгээр нь харах ч юм уу эсвэл өөрийгөө муу байна, тэ хангалтгүй байна гэж мэдрэх ч юм уу тэ. За хүүхдээ уйлах болгонд би муу байгаа юм шиг тэр гимшлээ мэдрэх ч юм уу тэ. Гэхдээ хамгийн гол нь би өөрөө энийг судалсан болохоор ч тэр юм уу тэ. За энэ бол хэвийн зүйл. Ээж өөрийгөө би муу ээж байна гэж мэдэрч байгаа маань өөрөө сайн ээжийн шинж тэмдэг гэд одоо жишээ нөгөө нэг хүүхд хүмүүжлийн Японы наман дээрээс би уншижсэн байхгүй юу? Яг үндэ чи жинхнээсээ муу ээж байсан бол чи өөрийгөө би муу ээж болов гэж бодохгүй гинэ. Чи тэрийг анзаарах ч. Тий. Ээжүүдэд нөгөө тохиолдог зүйл байдаг шүү дээ. Би юу н муу ээж юм шиг байна ч юм уу тий. Хүүхдийнхаа өмнө ямар нэг гэмшил мэдэрч байна гэдэг нь өөрөө сайн ээжийн сэтгэлээс гарахад бодол гэж байгаа байхгүй. Тэгээд энэ минийг мэдсэн цагта за миний энэ гимшил ингээд яагаад тавуулаа. Энэ бол кагами. Нэмэлт сахаргүй, өнгө оруулагчгүй, хугацаа уртсгагчгүй. Хүний биед заашгүй шаардлагатай эрдэс витаминыг бүрэн өгнө. Яг л байгалийн цэвэр жимс ногооны чихэн амтаараа. Уудаг ногоо жимс кагами. Одоо чинь бас нэг би юу уншижсэн юм бэлээ. Төрсний дараах сэтгэл готрол нь хүүхдээ сургуульд ороод одоо 6-наас ороод сургуульд орох хүртлээр үргэлжилсэн эмэгтэйчүүд байдаг гэж байгаа байхгүй. Тийм судалгаа байсан. Нөгөө нэг
тэр чинь нөгөө нэг гэсэн үг шүү дээ. Уг нь ингээ бие физиологи ч юм уу ингээд гормоны өөрчлөлт яг тэр төрсний дараах ингээд ээжийн амьдрал дасаж эхлээд уг нь бүх юм болчиход байдаг. Гэхдээ тэр эмэгтэй өөрөө тэр сэтгэл зүйн асуудлаа улам бас ингээд даамжруулах зүйлсүүд хийсэн байгаа учраас тэр анихгүй явсаар хагаад бүр хүүхдэн 6-наас хүртэл үргэлжилсэн тийм юмнууд байгаа байхгүй. Байж болох зүйл гэдгийг нөгөө хүлээж авах хэрэгтэй. Одоо чинь би бол яг ингэдэгс нөгөө яг ковидын үеэр хүүхдтэй болцсон те нөгөө ажил төрөл яг гэртээ ингээд хүүхдтэйгээ яг баг хүүтэйгээ ингээд яг ингээд хойлохна байж байгаа байхгүй. За гоё штэ хүүхдтэйгээ гэртээ суух үнэхээр гоё сайхан гэдэг шиг. Гэхдээ яг өдөржингөө тэр хэлгүү даатаатай чинь байгаад ахаар чи хүнд чи харилцаа дутагдсан те оройны нөхрөөгөө ирэхэнгүүд нэг жоох юм барьцаанд кино үзээ суун. Гэхдээ надад ингээд нэг юм харилцаа ингээд дутагдж байгаа байхгүй. За үнэхээр ингээд хүүхд уйлаад ч юм уу те ингээд болтгоо өдөр байдаг шүү. Яаж мэдтгөө өвдсөн мөгөөргүй байгаад. Яг ингээд энийг бас ээжүүд мэдэрдэг л ах гэж бодож байна. Уур уцаар нь хүүхдтэй хайргүй биш бүр ингээ уур төрөөд байдаг байхгүй бүр. Ингээд яг тэр үед би нөхрөл очдог. За би яг галзуурлаа. За би яг ингэвэл би хүүхдтэй ингээд одоо тий чи ямар ядаргаатай ч юм уу айгу муухайг хэлэх гээд ч юм уу тий эсвэл хүүхдээ өвөл тоох гад ч юм уу ингээд надаас айгу муухай авир гарах гад байна. Тийм болохоор надад чи хэрэгтэй нэ гэдэг манай нөхөр ажлынхаа дундуур за окей. Ажлынхаа дундуур ирээд хүүг аваад за гар. Ямар хөөрхий. Тэгж яахгүй. Тэгээд би одоо хайчхав тэгс хамаагүй сүйж хамаагүй. Нүгээрээс л алхаж байгаа тэргээд тэгж байгаа байхгүй. Тэгэл ямар зориггүй ямар ч яснаа гараад цаа нэг 5 минут нэг алхаад хийцгүүрээ те нэг эсвэл нэг сүү ордог гэдэг шиг л ороод зүгээр юу ч авахгүй зүгээр нэг хумсны утга мотго гарсан шиг ингээд байнгут нөгөө дотор мэдрэгдээдсэн тэр эмоц айгуу гой дарагдаад ирж байгаа байхгүй те. За тэгвэл ядаж юу ядг юм уу найзахаар ороод гардаг юм уу гэд нэг хөрхөн цаг нөхцөж хагаад ирэхэд оройн нь хүүхдээ сансан сэтгэлээр те ингээ хөөх чинцэн ч юм уу те за оройн ч миний амар олон цагаар явдаг те ээжүүд нэг чаас хаа халдаад те нэг 2 цаг би гадуур явж байгаа л ирлээ л те тэгэнгүүт хүүхдээ сансан мэдрэмжээр ч юм уу миний сэтгэл санаа айгуу гоё дээрдэд ирсэж байгаа хөө тэнгүүд те хүүхдтэйгээ ярьж байгаа миний хоолойны хүртэл айгуу бас гоё болцсон ирж байгаа байхгүй тэгэнгүүт энэ сэдвүүд дээр манай ээжүүд ингээ хаалттай багт идэх тийм. Хүүхдээ хараад хүүхдээ ингээ хайрлаа байж хахад яахаараа чи ингээ дэдгийг ингээ л дэдэг. Гэхдээ энэ дэр нэг нөгөөлөхөд тэр мэдрэмж төрдөг үстэй эсвэл төрдөг. Ингээ бүр ингээ үнэхээр нөгөө хүүхдээсээ залхах ч юм уу, ядрах ч юм уу мэдрэмж ингээ төрдөг. Зөрүүлээд ингээл манай нөхөр ингээл амар хитээдсэн ингээд одоо эрхлүүлээд байгаа юм шиг бодогж байгаа боловч яг үндэ энэ юуны төлөө юм бэ? Үр хүүхдийнхээ л төлөө аваас гарч ирж байгаа хичээл зүтгэл ийм байдлаар илэрч болж байгаа байхгүй юу? Тийм үстэй. Зөрүүлээд сайхан эрүүл сэтгэл зүйтэй ээж чинь сүүн хүртэл сайхан гарна үстэй. Яг л энэ байдлаараа манай ээжүүд ингээ сэтгэл мэдрэгдэж байгаа тэр болгоныгоо сайхан ингээд нөхөртөө энийг нөгөө хэлээд өөрөө нэцаагаад авахгүй тийм. Гэхгүй би ингэж бодохгүй. Би мундаг бүсгүй. Би бүгдийг амжуулна те. Хажуугаас онлайн шоп ажиллах хүүхдээ ингэчээ те. За турнаа гэл бүх юмыг ингээ өөртөө битгий юм өндөр ачаалал өөртөө их дарамт үсгэчээ гэж бас хэлмээр санагддаг. Энэ өөртөө бид нарыг бүрэлэг готролд оруулаад идэх юм шиг те. Одоо ер нь хөөн одоо 3 настай штэ. Тэгэхээр одоо ер нь сэтгэл готрал хэр байна? Гайгүй болж гин үү эсвэл магадгүй би бас сүүлийн нэг хэдэн стори харсан л да. Бас нэг юм баг зэргийн юм яваад байна уу да. Гэхдээ тэрнтэйгээ ер нь ажиллаж гин да гэж харсан. Тийм. Би одоо бол маш ухаалгаар ажиллаж байгаа. Ер нь л чи ажиллаад байна маа гэдэг маань би өөрийгөө одоо нин уугүй одоо илэрхийлж байгаа. Одоо жишээ нь би Instagram дээр фильтр хэрэглэхэ болоод нэг 2 сар гарсан болж байна. Яг үнэндээ хүн чинь нөгөө фильтртэй дасчдаг юм байна. Фильтргүү царайгаа харахаар муухай харагдаад байгаа байхгүй юу? Тэгээд эн чинь дахиад нөгөө ийм өчүүх юмнууд чинь нөгөө хүнийг өөртөө итгэх итгэлийг ингээ байхгүй болгоод өөрийгөө голоо тий. Эсвэл би гоё Instagram дээр ингээ гоё гарсан ингээ турхаа гарсан яг ингээ өнцгөө олцсон нэг зураг авахуулаад өөрийгөө талан дарахаар миний хайр вэнчнээс унжаад байна. Тэгэл тэнгууд нөгөө сошиал дээрээ улам л нөгөө тэрэндээ тэнцгээл юм хуурамч худлаа тий. Хизээнийх ингээл бийждэг хүүхэн би үгүй шүү дээ би ч яг юм ялахгүй. Тэгээд хизээ ингээл ямар сэхгүй өөгүй нөхцөлтгүй царай байгаад байгаа нэ өөрөө ч тэр өөрийнхөө эмийг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа даа. Тэгээд би өөрийнхөө үнэнтэй нүүр тулах ёстой гэдгээ би маш ухамсартайгаар одоо сонгосон.
Сошиал гэхдээ өөрөө ч мэдлгүйгээр худлаа болчих тал амар өндөр байдаг аахгүй. Би тэгэхэд за би үнэн байгаа да, би үнэнээрээ байгаа да гэдэг хэдиж цаадалт бид нэр хин нэгэнд таалагдах хин нэгний хүсэл одоо тэр гоё юмыг үзүүлэхийн тулд тэр контентыг өөрөө мэдгүйгээр хийцэн тохиолдол маш их байдаг. Гэхдээ яг энэ сошиал орчинд өөрөөр нь авч үлдэнэ гэдэг бол маш том амжилт гэж би харж байна. Тэр бол угаасаа өөрөө чаленж болж байдаг тийм ээ. Гэхдээ ингэдэж штэ надад би өөртөө хүн болгон таалагдах албагүй ч юм уу те. Хүн таалагдах гэж битгий хичээдэг үг нь бол бисрэг байдаг. Яа тэгэхээр тэр чинь нөгөө хүнээс ингээл би бусдад таалагдахын сан гэдэг чинь муухай зам биш аахгүй юу? Тийм шүү дээ. Хүн чинь нийгмийн амьтан бусдад таалагдах хүсэл гэдэг чинь хүний төрлөх юм аахгүй юу? Хүн бусдад таалагдж байгаагаараа мэдээж хэрэг маш том давуу тал авна. Хүн бид нар яагаад бусдад сайхан харстай танихгүйтэй мэдлээд өнгөрдөг. Энд чинь бид нар энэ нийгмийн нэг хэсэг тэ бусдад ингээд сайн сайхан таалагдах нь гэдэг чинь өөрөө маш чухал зүйл. Бусдад таалагд. Гэхдээ тэр нь чи үннээрээ таалагдах уу, худлаад дүрээс гэж таалагдах уу гэдэг чинь л байхгүй юу? Чиний үнэн бусдад зарим хүмүүс таалагдахгүй байж болно. Гэхдээ зарим хүмүүс бас таалагдаж болно. Тэг надад ингээд би хинч таалагдах албагүй гэл ингээд өөрийнхөө зан гаргаал ч юм уу те одоо нахаалны ч гэдэг юм уу бүдүүлэгч байдаг юм уу бусдыг бодохгүй ингээд хит өөрөөр би бол тэрний чинь эсрэг байдаг. Жи бусдад таалагдахын тулд ингээ хичээдэг хүн биш байж болно. Гэхдээ тэр чинь хүний төрлөх юм. Хүндээ таалагдахыг хүсдэг. Энэ натурал зүйл. Яг тэ бусдад таалагдах сайхан л үстэй. Тийм гэхдээ тэглээгээд өөрийгөө алдан байж гэдэг юмыг л тэр цензурыг л тавьснаас биш бусдад таалагдахыг хичээ. Энэ зүгээр эрүүл зүйлээ. Гэхдээ өөрийнхөө л байгдаг юм чинь л болчиход байгаа. Яг үнэ. Тэгээ охины хувьд болохоор өсвөр насандаа одоо ороод хоёрын харилцаа ямар болж ийн ерөнхийдөө яаж харьцуул болох юм шиг байна. Тэгээ бас нэг чухал зүйл байгаад байгаа шүү дээ. Энийг асуухгүй болохгүй байх гэж бодож байна. Гэр бүл салалт гэж нэг юм байгаа тий. Гэр бүл салалтанд ер нь хүүхэд яаж хүлээж авдаг юм бэ? Би одоо энэ талаар бас айгуу гоё хүмүүстэй ярилцъя гэж бодоод дээ. Яагаад гэвэл энэ мөнхийн хаалттай сэдв байдаг байхгүй. Аав ээж салждаг. Гэхдээ тэр цаана хүүхдийн сэтгэл зүй ер нь эрүүлээрээ үлдчихдэг юм. Ер нь шал тоодгүй мүү? Эсвэл бол хүүхэд маш их хэмзэглээд үлддэг юм уу? Энэ тал дээр одоо ээжээ ажигласан нэг тийм юм байгаа хаа. Тийм. Яг одоо ингээд ингэж аахгүй яг за эхний асуултан дээр хариулахад нөгөө охинтойгоо яаж харьцаж байна гэж тийм. Үнэхээр бас уучраа болохгүй байна. Хүн болго уучраа олдгүй гэж байгаа тийм. Яг нөгөө хэлэхэд бас би яг уучраа болохгүй байгаа. Яг өсвөр насны хүүхэд гэдэг чинь шал тустай ертөнц гэдэг шиг болж байгаа байхгүй. Яг за би яг тухайн ингээл зүүн савингаараа би зүг гэж батснаа хийж байгаа. Охинтойгоо яагаад тэгэхээр би одоо л найз шиг байхыг айгүй хичээж байгаа л тий ер нь бол ингээд юун дээр нь ч аль болох шөмжлөхгүй шөмжөө яг нэг тийм найзын өнцгөөс хэлхийг хичээдэг ч юм уу тий ингээд үглээд авахгүй ээж өнцгөөс нөгөө нэг одоо бид нар ингэдэг штэ нөгөө хүүхдтэйгээ ярилцахын тулд нөгөө нэг харааны төвшөнд нь очно гэж бид нар хүүхдтэйгээ ингээд явган суугаад харьцдаг тийм үү одоо болохоор охин маань өндөр болоод би явган сууж харьцдаг биш гэхдээ би тэгшгэн байхад би доошоо харж яриад штэ тий гэхдээ би охиндоо тааруулаад ингээд бүхийгөөд ярих гад байна уу гэд одоо жишээ нь надад энэ харааны одоо нөгөө нэг өнцөг гэдэг юм аягүй чухал байдаг хүүхдтэйгээ ингээд чигээрээ харж ярина. Яг зөв. Дээрээс доошоо харж ярина гэдэг бол нөгөө хүүхдэд аягүй чухал санагддаг надад. Би энэ дээр аягүй анхаарах гэж байдаг. Тэнгүүт би охинтойгоо ярилцахдаа хөвтөж юм ярих дуртай ч юм уу тий. Би тэр орон дээр хөвтөд яг өдөөсөө хараад ч юм уу эсвэл дээшээ хараад ч юм уу ярилцах дуртай. Тэгээд манай охин өөр аягүй бас дотгошоо хаалттай. Гэтэ би охины хадлаараас хамаагүй мармааргүй л да. Манай охин дараа нь үзэн штэ. Гэхдээ миний охин аягүй бас ингээд цаанаасаа л миний ямар ч ажиллагаагүйгээр өөр аягүй тийм гоё зөв хүүхэд ер нь. Өсвөр насны яг энэ асуудал бол жоохон эмзэг. Нөө дотгошоо хүүхэд чинь өөрөө аягүй эмзэглэл бас дагуулдаг юм байна. Тэ ойлно гэд нүдэн хавтцсан чинь өглөө ингээд сэрнэ. Яасан ингээд яач вэ? Нуугаал. Тийм. За яг энэ талаар гэхдээ яг тодорхой ярмаар байна. Гэхдээ ер нь бол би уучрах болохгүй байгаа. Энэ дээр угаасаа нэг яриадах юм бай. Алга ер нь яг өөрөө бас жоохон бодолцсон. Хичээгээл тэгтээ найз шиг нь байхансан. Тэ ингээл айл болох ингээл чи надаас нуух юм гэж байхгүй шүү одоо тэ. Чи яасан краш мраш байна уу? Энэ тремэр байхгүй гэл тэгмүүд. Өө тийм үү ямар сэн би чиний наасан дээр ч баг тедэн краштай байсан. Нөгөө тэр маань айл болох тэ. Чи иймэрхүү юм ярихад би чамайг хизэж шүүмжлэхгүй шүү гэдэг юм аа л суурин дэвсэж өгөөд байгаа.
Өөр надад бол ерөөсөө нэг тийм тулж харцсан ч юм арга барил юуж байхгүй бас өөрөө яг ингээд за одоо өсвөр насны охинтойгоо яаж харьцуулах гоё. Би өсвөр насны охин багтаа ер нь ээж хасаа юу өсдөг байсан бэлээ гэдгээ ухаж бодгоол үзээл тэгэл хаяа мэдээ чи өстө нэрэ гал муухай ажиллах үедээ аашлал гомдох үедээ гомдоогол эсвэл ингээл мэдрэмжгүй маазраал хүн амтны дэргэд тэ өө манай охин чи юм гэл нөгөө одоо өсвөр насны хөх тэр нэг айгуу гомддог штэ тэ манай охин ч бүр тэгсэн штэ тэрийг манай охин уг нь хүмүүст хэлхийг хүсээгүй байсан нэг нь би мэдхгүй ярьцдаг ч юм уу те ингээд нэг жижигхэн юмар тэр чинь ингээд өсвөр насны тэр эмзэг сэтгэлийг нь жоохон гомдох тиймэрхүү юмнууд их болно тэгээд учраа олохгүй байгаа штэ айгу хэцүү юм байна. Өстө хүүхэд багтаа амар гэдэг ч юм. Тэгээд гэр бүл салалтын асуудал бол угаасаа л маш эмзэг асуудал. Одоо ингээд тэр зүгээр ингээ хосууд салаагүй штэ. Тэр дунд ингээд хүүхэд байгаа. Эмээ өвөө байгаа. Тэ? Одоо ажил хамт бол мэдгүй энэ ер нь ингээд тосгон даяараа салж байгаа гэдэг шиг л юм болж байгаа штэ. Тэр бол ингээд зөвхөн хүүхэд гэхээсээ гадна за мэдээж салж байгаа хоёр хосын хувьд ч тэр бүтэн ингээд гэр бүл ер нь бүхэл хүний хувьд угаасаа сэтгэл зүйд маш том зүйл болдог. Гэхдээ яг үнэхээр хамгийн одоо хүнд одоо мэдрэмж нь л хүүхдэд очтгоо гэдэг бол би 100% хүлээн зөвшөөрнө. Тэгтээ би одоо чинь ингэж бодож байгаа байхгүй. Инглигэнгүүт бас ингээд салалт бол ингээд байж болшгүй зүйл ч юм уу те маш муу зүйл гэж бас нэгэнд бид нар харуулж болохгүй. Салах ёстой амьдрал гэж бас байдаг тийм үү. Нөгөө нэг салчгал юм бол буугаад өгчөж байгаа асуудал биш. Салалт өөрөөс тэмцэл байж болж байгаа байхгүй. Ягаад тэгэхээр үнэхээр болохгүй те маш токсик ч юм уу те үнэхээр болохгүй байгаа амьдрал ингээд салсан дээр байдаг байхгүй те баг хүүхэд ёо манай авчир ингэж байснаас баг салчаасаа гэж бодох үе ч хүний амьдралд гарч болно. Гэлээгээд одоо тэр нь нөгөө нэг зүгээр бasta юуд бодлого салаад гэсэн үг биш. Үгч биш. Гэхдээ юм гэдэг чинь өөрөө хоёр өнцгтэй учраас одоо миний хувьд гэх юм бол салалт бол ерөөсөө миний амьдралын баг ингээд хамгийн л хэцүү байсан зүйл. Тийм. Тэгээд гэтээ би одоо ингээд салсандаа бол харамсдаггүй. Тэр бол миний яг 100% шийдвэр байсан. Би одоо ч гэсэндээ охиныхоо автаа маш сайхан харилцаатай. Ерөөсөө тэр харилцаан дундаас тийм те ингээд тэр хүнийг ингээд үзээ ядах ч юм уу. За эсвэл ингээд үл тоох ч юм уу те дургу байх ч юм уу. Тийм зүйл бол үүсээгүй. Одоо би бол ер нь амьдралынхаа туршид азтаа гэх юм бол би хизээч муу хүнтэй учирч үзээгүй. Яг эрэхтэй одоо тий муу эрэхтэй хүнтэй учирч үзээгүй дандаа л одоо сайн нь сонгож суусан нүдтэй бүсгүй байх нэ. Тэгээ тэгэнгүүт мэдээж ингээд яг салалт гээл бодгоор за би бол ингээд сайхан хоёр дахь амьдрал эхлүүлээд ч юм уу ад жаргалтай амьдарч байгаа юм ихтэй хүн. Одоо тий охиныхаа автаа одоо хүртэл найзууд шиг тий ингээл юу ч болог юм шиг яг найзууд шиг ингээл сайхан харилцаатай ямар ч юм байхгүй те ингээд өө тэднийхэн сайн өө тэгснэ өө гэл инээлдэл маазраал ингээл байж байгаа байхгүй юу сайхан харилцаатай. Гэхдээ миний охинууд бол мэдээж тэр амьдрал хизээж одоо өмдгшгөө байхгүй штэ. Яг хамгийн том шаргалс нь миний охин мөн. Гэхдээ энэ сэдв өөрөө маш эмзэг сэдв миний хувьд. Засаж залруулах боломжтой зүйл дээр бол мэдээж хэрэг ингээд энд чинь бүхэл бүтэнтэй ингээд өөр хүүхэд байна. Өөртөө энэ залуунаас хувь заяа сэтгэл зүрх байгаал засаж залруулж болох зүйлэн төлөө бол хосууд маань айл алгал хамттай байх те сэтгэл зүйчдээр оч нуу яа нуу ярилцсан уу бүхэл чадах бүхнээ хий. Гэтэ тэглээгээд бүртээ ингээд салахгүй юм шүү гэл бас битгий яваа зүгээр. Яг үндэ хэлэхэд одоо гэр бүлийн хүчирхийлд байгаа эмэгтэйчүүд ч юм уу те одоо эсвэл маш тийм хортой харилцаа те ингээд хүчирхийлэл байхгүй юм шиг сэтгэл санааны хүчирхийлэл болгоод байдаг те эмэгтэйчүүдийн хувьд чинь хүчирхийлж мөрөгдөх одоо хүчирхийллээс гадна сэтгэл санааны хүчирхийлэл гэж явснаа сагуугийн хүчирхийлэл гэж хүртэл байдаг байгаа байхгүй. За энэ асуудал үнэхээр яаж чичээгээд өөрчлөх боломжгүй бол салалт угаасаа хамгийн зөв сонголт мөн үү мөн. Тэгээд бас те ингээд хүүхд биехтэй ингээд олон бас тийм яриа мэднэ. Хүүхдэл бодож тэсэж амьдрдаг гэдэг зүйл. Угаасаа гэхдээ ад жаргалгүй ээжтэй хүүхэд аав ээжтэйгээ одоо байлаа гэд аав нь ч юм уу ээж нь ч юм уу ад жаргалгүй байвал тэр хүүхэд
өнчөө өрөөснөөс ялгаа байхгүй шүү дээ. Гэхдээ салалт гэдэг зүйл чинь үхэл хацал биш байхгүй юу? Одоо манай охинд ээж нь байна, аав нь байна уу? Бүр хоёр аав байна гэдэг шиг. Би яг тийг туртай яг үнийг хэлэхэд ингээл те ааваас нь би салгаагүй штэ. Хизээш тэгж үзээгүй те. Охин өссөн үедээ аав өссөн үедээ манай охин ингээд одоо уулзаал те ингээд ерөөсөө ингээд тэрийг мэдв. Харин ч манай охин бүр хоёр авт. Хоёр маш сайн авт. Гэхдээ тэглээгээд яг энэ салалт надад мэдрэгдээгүй те. Тэр гоныг готрол нь мэдрэгдээгүй гэж хэлэл би бодлоо ярьсан байна. Тийм. Тэгээд угаасаа хүүхдэд маш хүн тусна тэр тусмаа маш аз жаргалтай автгаа ээждэг амьдарч ирсэн хүүхдэд бол тэр тусмаа маш хүн тусна. Энэ бол ингээд их хүний үднээс за жоо энэ бол жоо өөр юм явж шүү. Харамсал төрөхгүй гэхдээ багахан хэмжээний гэмшил бол мэдрэгдэн штэ. Хүнлэм чинь. Гэхдээ одоо энэ бол ингээд хідэн талаасаа тий бүр ингээд ээж аав юм уу өстө тосгон даяараа байж чадах хамгийн сайнаараа байгаа. Бүгдийнх нь хувьд хамгийн ихтэй одоо хуучин хадмуудтайгаа ч юм уу те одоо ингээл тэр хүнээр охины хаавар одоо холбогдсон байсан бүх хүмүүстэй би бүгдтэй маш сайхан харилцаатай. Ямар ч ер нь бол тийм муухай зүйл огт болоогүй. Одоо ингээд нөгөө нэг салалт маань өөрөө муухай ч гэсэндээ тэрнээс өөдөлтэй арайхан юмнууд нь ерөөсөө муухай болоогүй. Тэрийг хамгийн эрүүлэр нь хамгийн ухаалгаар нь авч үлдсэн. Тэр ч утгаараа нөгөө нэг энэ нь бас зөрүүлээд охинд маань ч гэсэндээ айгүй зүв зүйл болсон бахаа гэж би бодож байна. Ямар ч муухай дурсамж одоо тэр нөгөө нэг арын амьдрал одоо жишээ магадгүй хүүхдээ ингээл аавд нуурсан уура хүүхдтэй гаргаж байгаа юм шиг аав ээж хоёр нь салсан байхад хүүхдэд давхар салгаад ч юм уу тэр нөгөө хүүхдийн хэрхэн талдаад штэ. Яг би салж болно. Тэглээгээд надад нөгөө хүүхдээ салгах эрх нь уг нь байхгүй штэ. Тэр чинь тустай хүн. Тэнгүүд нөгөө нэг тэр хүүхдээ тийм хүчгүй сул дараа байгаагаар нь ашиглаж байгаа юм шиг те ингээл ааваас нь ч юм уу ээжээс нь ч юм уу салгаал те уулзалтгүй. Тийм тэрэн дээр гэл үгүй байхгүй. Тэр хүүхэд өөрөө уулзах хүсэхгүй уулзахгүй ч болно. Гэлээгээд дураараа тэгж хүүхдийн эрхэнд ямар ч ээж аав байсан гэхэд хүүхдийг ааваас нь ээжээс нь салгах эрх байхгүй байхгүй. Энийг маш хүндэтгэлтэй, маш ухаалаг хандах ёстой энэ асуудал дээр гэж бодож байна. Яг үнэ. Тэгээд бас одоо ийм хэрвээ ийм гэр бүлд ийм салалт үүссэн ч юм уу те одоо хүүхэд нь өсвөр насн дээрээ явж байгаа эцэг эхчүүд байх юм бол яг тэр хүүхдийн сэтгэл санааг бас маш хүндэтгэж авч үзээрэй. Яагаад гэвэл тэдний шийдвэрээр болсон зүйл огтоосаа биш. Тийм учраас хэдүүлээж гэсэн тэр чинь нөгөө хүүхэд гэдэг тодтголон доор явж л байгаа боловч хүн байхгүй юу бас те тэр хүн гэдэг үүднээс нь авч үзэж байгаарэ гэж бас хэлмээр хэдий. Тэр хүн бүхтэнтэй яг ижил эрх тэгш харьцаарай. Тэгээ хүүхэд болгон ч угаасаа эрүүл сарвал аюулгүй нийгэмд гэр бүл өсөж тарних бүрэн эрхтэй гэдэг энэ үгийг би бол байн хэлхийг хүсдэг. Тийм болохоор маш урт хуулийн заалт байгаа. Хойлоо биелүүлээрэ гэдэг шиг дээ. За. Гол одоо миний нэг асуух нэг зүйл үлдсэн байна. Хүүхдүүдийн хооллолтын хувьд яаж ийн? Одоо ингээд насны хувьд та хоёр чинь ингээд 9 насны зөрүүтэй байгаа л та тийм. Тэнгүүд өсвөр насны хүүхд арай өөр те 3 настай хүү бас дөнгөжл бантан зутангаасаа салаал байж байгаа. Хэцүү. Ерөөсөө өөдтэй нэрдгүү ээж яг энэ. Ерөөсөө л хэцүү гэдэг. Айгу мундаг ээж авчраад суулгаж онцож ээжээд хэцүү гэсэн айгу хэцүү ээж байдаг нэс. Гэтэ ерөөсөө бодит үнэн чинь л энэ байхгүй юу? Угаасаа бүгд хүүхдээ хүнээр хүн хийн гэдэг чинь маш хэцүү. Дандаа жаргалтай байдгүй. Надад ч гэсэн бас хэцүү байдаг. Уйлмаар үе зөндөө гардаг. Нэр бүх юмыг орхиол хаалгаас аваа гарчмаар надад зөндөө байдаг байхгүй. Гэхдээ нөгөө төрүүлсэн юм болохоор хаалттай тий. Тийм. Одоо ингэж аахгүй. Охны үед болохоор штэ тий. Тухайд чинь гидсэн өвдлөхөд
ашигтай бактери гэж байдгүй л байлаа шүү дээ. За хөөх юм нөгөө нэг юу муугаал өгж байгаа ах нэг өгдөг хідэн имэйл өгж байгаа ах. За гидсэн өвдлөө гэхэд. За тэгээ дээрээс нь тэр нэг бантан жоохон ногоо хийжгүй яагаад нэг нөгөө бантангаа өдөр болго өгдөг. Яг л нөгөө бантангаа л иддэг байсан үе. Тэгээд тэр үед чинь гэхдээ бас эвгүй ээжээ ингээд юу ээж байгаа байхгүй. Бараг л хөөхтийнхээ хаалбаг ингээд өгдөө амнаас амруу тэр минь юмнийх юм боддог ч байж. Би ч мөр балж байсан шүү дээ нөгөө нэг анх хүүхдээ мэдхгүй 4 сартаа бор хоолнд орж амжааг байсан чинь нөгөө хүмүүс ингээл эргэж ирээл бөө ингээл нухаш хүүхдэд бэлэг сэлттэй ирдэг та хөргчөөр дөрөл нэг протеин яня. Нэрэ протеин яна гэдэг гэсэн шүү дээ. Тэгээ яг тэр үед ингээ би ингэдэг байхгүй. Ингээл үзчихсэн чинь нэг нь 4 нэмэх сар гэж бичсэн байдаг байхгүй. Тэгэхээр энэ чи 4 сартаа хүүхдэд өгч болт юм биш үү гэж бодчихж байгаа байхгүй. Айгүй ууламж тэр хүүхд чинь бор хоолнд ороогүй гэж бод. За тэгсэн чинь нөгөөдөг чи яах вэ? Ёоч гэл өгчөж байгаа байхгүй нүг яагаад хүүхд чинь ингээл дуртай л идэв штэ юугаа голоо гэж гэсэн. Хүүе дуртай идээтэй нэгэд боддоо. Бор хоолнд ороогүй хүүхдэд нухаш өгөөд нэгэ боддоо. За тэгээ яагаад тэгэл бөө имлэг дамлах болж байгаа. Гүйлгээд бөөлж. Тийм нөгөө яг гүйлгээл бүр ингээл за тэгэл тэр үчистэй тусал тараанд орж байгаа байхгүй бүр өстө. Тэгээ энийг бодохоор би бас амар гимшнэ. Нөгөө хүүхд маань өстө айгүй ингээл 4 сар хүртлээс дандаа жингээс илүү байсан хүүхд чи яг тэгэж гүйлгээл жиндээ ингээл хөрхөө болол ингээл эхэлж байгаа байхгүй. Хөрхөн амтнууд туршлагагүй 20 настай ээж чи яах вэ? 4 нэмэх гэж ингээл өгөөд байхгүй юу? Гэтэ ер нь аль тэр 4 нэмэх сартаа мохош ер нь баймааргүй байдаг шүү. Наад чиг тэнийг ээжэд байж л багдаг шүү. Тэгмэд за тухайн үед тэгж алдсан байна. За тэгээ хүү дээрээ яахав та нөгөө ээжчихсэн нэрэ айгүй чухам байдгийн магац тест айгүй мундаг одоо ингээл нөгөө тинокас мам юу гээл айгүй гой нөгөө хоолны хоол зүйч. Тийм. Айвис маа миний тэр гой юм хоолны аккаунтд үзээлтэй хүүхдээ чинь ингээд ногоотой танилцуулдаг юм эхлэв мэ гэл ногоо хулаа авал ногоо холнууд бүгд ингээд амар стандартын дагуу хөлдөөгөөл жигнэл за тэнд чи юу нөгөө нэг 12 жилийн өмнө бандангаас өөр юм уу хүүхдтэй өгдгөө 4 сартаа хүүхдэд нохош өгчээсэн ээж биш ээ тэнд зөв бичлэг оруулаад бөө юм болвоо тэгсэн чинь яг одоо нөгөө хүүхд маань огт ногоо иддэг. Нөгөө банти иддэг хөвд баг ногоо идэж байна. Тийм бараг тэгж нөгөөдгөн брокколин дуртай жоох шиг тий. Тэгсэн чинь би ч анханасаа ингээл яг нөгөө нэг стандартын дагуу тий ингээл 3 хоног тутамд шинэ ногоотой танилцуулнаа. За эхлээд ногоо хулуувал хамгийн нөгөө хүүхдэд одоо хашлах магадлал хамгийн багатай маш зөв хүнс яхна. За эхний өдөр бүгдээрээ 1-3 халбаг өгөөд дараа нь за тэгнэ бүх зүйл маш гоё стандартын дагуу явсан. Дөрмийн дагуу тий. Тэгэл би чинь өстой нэрэ хүүхдэд за эхний өдөр ногоо холоо за амжилттай за дараа нь шар холоо за өстой брокколи тэтэстэй ингээл айгуу мундаг байсан штэ ах уу гэдэг шиг байсан гэж. Одоо за энэ маань өнөөдөр юм хоол идэх нь үгүй дээрээ. Тэгэхээр одоо эндээс юу гэж дүгнэх гээд байна вэ гэхлээр юу юм бэ те? Хүүхэд бол идэхийг хүссэн юм аа л идэх юм байна. Хүүхэд зүгээр өсөхийг хүссэн цагтаа яаж өөрийнхөө хүслээр л байд юм бэ? Зөв. Тий, яг л одоо чи хүүхдтэй өдөр болгон бантан өгөөд эсвэл 4 сартад нь нухаш өгөө гизээ өвдүүлсэн байна уу? Эсвэл тэ чи хоол зүудчих хүүхдтэй бүр яг олон стандартын дагуу хоол өгсөн байна уу? Эцсийн дүндээ хүүхд чи үгүй гэвэл үгүй л энэ. Одоо манай өсвөр насны охин бол одоо чинь зүгээр халуун ногоо л идэх гэсэн хүсэлтэй. Ерөөсөө л догбугийн эдэн ямар юу лээ булдог ч юм уу. Рамиол идэх хүсэлтэй. За тэгэл ерөөсөө ингээл баг ингээл гуйгаал байж. За тэгээ би одоохондоо бол охноо өвгөө чиний хотоод өвдөн. За ер нь уусаа хотоод нь жоохон өвдсөн байгаад байгаа. Тэгээд одоо яг ашигтай бактери уун, яг өдөр тэтэн литр усаа уун, за орой унтахтаа магнигоо шинэ жил хүртэл ямар ч халуун байгаа байхгүй. За чи яг хоолндоо тийм муу жоохон ингээ маш бага хэмжээний чиг хэмжээ идэж болно. За байл шинэ жил хүртэл одоо халуун ногоогоо болчих шинэ жилээс хойш ингээ баг багаар идэ яваа ээж мэдээж бүр хорихгүй. Сая 100 мөн энэ тэнд эргэлж явсаар хагаад ерөөсөө л нөгөө нэг дондчдгийн халуун ногоо чинь хүнийг асар их донтуулна тий. Ерөөсөө л нэг муухай гом барайл эсвэл нэг догбуг барайл идэ яваад байгаа байхгүй. Тэгээ нүрэн дээр нь батг гараал. Тэгэнгүүт ингээд тэр нөгөө хоолны дуршил гэдэг чинь айгүй сонио. Нэг болохоор зүгээр брокколи жишээ нэг юучгүй жигнэд идвэл бас идүүлээд чинь. За нөгөө жижиг нь бол өстой нэрэ нэг эдэхгүй махан муухай төмсөн муухай тэгэл будаа гэл баг хоосон будаа идэж амьдэрчсэн эсвэл будаа тэгэхээр будаа муухай also ингээд мэдхгүй юу ч бодоод байгаа гэдэг шиг тэгээд ёстой л нэг
болгоол байдаг шиг байна. Үнэ. Ер нь аль үнчээ үзэж байгаа ээжүүд ч бас ялгаагүй л байгаа. Тийм янзаар оролдоод гэлээ гэхдээ таны яаж гаргаж хийсэн хоол чинь догбугэ булдог крем нөгөө нэг сериал гэл нөгөө сүүнд хийж иддэг тэр шоколадтай юм аа бүр ямар ч хоолорч сэлдэг юм байна. Тэгээд би ч өөрөө ч нэг тийм зарчимч ээж бас биш байгаа байхгүй хүүхдээ юм мэдгүй яг ингэн гэдэг мундаг ээж биш байгаад жоох ер нь за та тэгвэл хоол идсэнгүүштэй өнөөдөр ихээр үгүй тэг өлсөөгөл юм бэлгүй. Аа бүр сүлдээ тэгж байгаа байхгүй тийм араас нь ингээл яваад идэг гэж. Өөр манай хөхөд өлсчээд би өлсөд байна. Би хоол идмээр байна гэж хэлдэг. Одоо мэдээж тэгээд өөх гээд хахад үгүй би жоохон байжаад идэн би өлсөөгөө би идэхгүй гэдэг тэр үз одоо тэгээд маргааш өлсөд маргааш идэх юм байгаа зүгээр баг хайж гинөө нэр. Одоо би хоолн дээр айгүй ухаалаг юм байвал нөхөр маань бүр за стогод болоо гэдэг миний өгшин болоо гэх гээд одоо нөхөр үзэж байгаа юм чи. Үнэ шилээ гэж шиг байна. Үнэ тест нэр яг би нөгөө ингээ бас тодорхой хэмжээний ээжүүд ингээ ярилцаад үзчихлээ штэ. Тэнгүүл ингээ бүх ээжүүдээс нэг ирдэг нэг ээжлэхэн хариулт байна л да. Тэр нь юу гэхээр ямарваа нэгэн зүйлийг хит хорж болохгүй хэмжээ дамжаагүй өгж болохгүй юм байна. Зөрөөсөө зөнгөөр нь хаяг үедээ бас хайж явах хэрэгтэй юм байна. Өстө нөгөө саяны хэлдгээр өлсөөгөл байгаа юм байлгүй дээ. Тэр чинь бас амар үнэн байгаад байна. Нэрээ үнэхээр тэр чинь одоо өөр бие хүн болж гин те өлсөж байгаа мэдчихин өлсөхгүй за учиргүй нэг ой хүрээгүй л бол те өөрийнхөө өлсөж байгаа амтлах мэдрэмжийг мэдхгүй хүн бол биш болж байгаа штэ. Тэгэхээр яг бүх зүйлийн тунгийн тааруулах хэрэгтэй юм байна. Харин тийм яг зөв. Одоо жишээ нь за мэдээж ингээд өдөр болго үсгүүгээ тат өдөр болго хооллохгүй байх гэж юу аах те. Гэхдээ яг ингээд бас нөгөө нэг надад нөгөө жишээ тэр нь илүү хурдан санагддаг. Нөгөө хүүхэд өлсөж байгаа үгүйгээ ялгааг байхад тэгэл хүүхдийн амар хоол хийгээл идэг надад бүр илүү одоо буруу санагдаад байдаг байхгүй одоо жишээ нь нөгөө хүүхэд нь өлсөж байгаагаа ч мэдгүй өлсөхгүй байгаагаа ч мэдгүй амруу хоол орж л байдаг амаа ангаагаал идчихэл байдаг те. Яг тэрэн дээр ямар аппетит байгаа те яг хүүхэд дээр юундаа дуртай юм. Тэгээ ирээдүйд нөгөө нэг тэр чинь одоо жишээ нь одоо хоолны эмгийг үүсгэгч боломжтой те нөгөө юм ховдоглон гэдэг чинь нөгөө одоо бидний орчин үед ингээд бид нарт ингээ хоол хүнсээр дутхгүй байгаа үед өлсгөөсөө илүү ховдоглож иднэ гэдэг нь миний хувьд хортой санагдаад байгаа байхгүй. Одоо би өөрөө жоохон хоолны эмгэг маягийн зүйлтэй хүн байгаа даа байхгүй. Энэ маань юутай холбоотой вэ гэхээр би нөгөө нэг дэглэм ингээ барьсаар агаад тэр нь нөгөө нэг юу ячдаг юм бэ? Им идэх эмгэг үүсгэжтэй юм байна. Одоо жишээ нь би ингээ турна гэлтэй бүр маш хатуу дэглэм барьчдаг байхгүй. Дахианы цээж мах чигнэж идээд төмс жигнэж идээд ч юм уу те бүр ингээ дэглэм бариад богч зайжилж болдгоо. Тэгээд яг тэрнгээр ингээ жин хасаад өөрөө өөртөө би чи яг нэг юмд ингээ анхаарлаа төвлөрүүлчихээрээ тэрэндээ ингээ бүхнээ зориулцдаг айгүй буруус туйлширчдаг тийм сул талтай те дэглэм барина гэх юм бол галзуу солиот юм шиг дэглэм бариад байдаг. За тэгээд тэр дэглэм гэдэг чинь өөрөө хүнийг ингээ хоолны дуршлыг ингээ алчдаг юм байна. Одоо чинь за би дэглэмээ нэг өдөр алтлаа штэ. За одоо архитаар суудаг ч юм уу яадаг ч юм нэг баяр тэмдэг одоо шинжил юу ч амгүй тэр алдагдчихлаа. Тэгэнгүүт ингээд бөөн гимшил мэдэрч штэ. Би ч арчаагүй юм аа. Би ч дэглэм бариад штэ тэгжсэн байж би ингээд арчаагүй нэг ходоодоо захарч чадахгүй энийг хоол нэг тортыг идчихлээ гэд тэр эдсэн хоолныхаа араас гимшил мэдэрнэ гэдэг чинь өөрөө сэтгэл зүйн маш том асуудал болж хувирд юм байна. Тэр чинь хоол биш шууд хор болдго юм байна. За тэгэр тэрний араас за би ингээд турчдаг юм чинь дэглэм бариад турчдаг юм чинь одоо сайхан хүснэ эднэ гэд хүн чинь бас мэдрэл муутай юм шиг иддэг юм байна. За одоо тэрийг идэнэ гэд бинж итинг буюу хэтрүүлээ идэх одоо зүйл болчихж байгаа юм. Нөгөө нэг яг хэрэгтэйгээ биш ингээд дахиж одоо нэг өснө нөгөө өөрөө өөрийгөө дэглэмээр ингээд хориод байгаа болохоор тэр хорьсон сэтгэлээсээ болоод яг одоо олдож болж дахиж олдохгүй юм шигээр тэр хоолыг их хэмжээгээр идээд байгаа байхгүй. За эзнийхээ араас гимшил мэдэрч. Гимшснийхээ араас хүн яадаг вэ гэхээр би энэ хоолыг бөөлжөд гаргаж байгаа гэж бодож байгаа байхгүй. Тэгэд энэ ч нөөрөө нөгөө идэх эмгэг буюу бүр асар хүний бид хортой сэтгэл зүйн одоо нөгөө нэг асуудал үүсгэж байгаа байхгүй. Тэгээд нөгөө нэг би намайг одоо манай найзууд би ч яаж чад өхрийн ордных зөв хоолнд хайртай хүмүүс аахгүй. Айгүй аппетит өндөртэй. Би одоо гоё амтай хоол идэх юм бол бүжиглэхгүй хийж чаддгүй заяа. Сууд ингээ бүр ингээ хоолнд дуртай те.
Тэгээд ингээд хоолоо айгүй ингэж дурлаж ямар хүүстэ нэрэ энэ нэстэ тэр соосно гээл бүр ингээд хоол энэ гэхдээ айгүй гоё чанар хоолноос таашаал авч чаддаг хүн амьдралаас айгүйх таашаал авч чаддаг хүн энэ нь зөрөөд миний нөгөө нэг дэглэн барих га те ингээд жингээ хасгаад хит их хичээгээд нөгөө хоолоо өөрөө өөртөө ингээд дарамт болгочдөг те нэг болохоор бүх юма хориод ингээд хагас өсвөлийн яваал те ямар ч харсан хуурсан юм идэхгүй те тос өөх бараг те өндөгнийхөө шар цагаанаар нь ялгаад ангууд энэ зүсний чулууд шинэ үсгэж байгаа байхгүй тэгээд ингэж байж яснаа идэхтэй болохоор олдохгүй би өстө дэглэн бариад турчих юм чинь одоо өстө идээд авъя эсвэл за нэг л өнгөрсөн юм чинь одоо өстө идээд авъя. Тэгээ идэх хитгтээ дандаа нөгөө болохгүйгаа идэж штэ хүн нөгөө нэг хэрэгцээнийхаа дагуу зөвхөн сэтгэлдээ зориулж ходоодондоо зориулж зүгээр юм сэтгэлдээ зориулж идээд ирж штэ. Тэгээд одоо чи нөгөө ээжүүдийн нөгөө нэг иймэрхүү юмнууд чинь хүүхдэд бүр амар нөлөөлж байна. Одоо чи би ингээд ер нь бол нэг тийм амар тарган хүндээ би хизээж орж үзээгүй л ахгүй ууг нь болтой ингээд ийм илүүдэлж гинтэй яг ингээд тэр нь ингээд сахар ч юм уу зүрхний өвч үүсэх хэмжээний ч юм уу хизээж уг нь тийм хүн биш хэрнээ өөрөө өөрийгөө л те би бүдэн байна би муухай байна гээл дандаа таалагдсан төг байхгүй хідэн гээд бараг 59 ахтач өөрийгөө бүдүүлж бодож ирсэн одоо 66 7 ахтач бас өөрийгөө бүдүүлж бодоод байхгүй за тэгсэн чинь нэг өдөр манай хүүхэд ишглэн хоолой дээр гэсэн чинь би идэхгүй гэлдэг чи жоохон бахта яасаа чи би турж байгаа гинэ тэг тэрийг сонсоод бурхан минь гэж байхгүй тэг ингээ хүүхэдтэй нөлөөлж штэ те тэгэл нөгөө хүүхэд нь бүдүү муухай юм байна турхаалах хэрэгтэй маань гэдгийг юм ээжээсээ харж бас өсөөд байгаа байхгүй тэгэнгүүт би гэхдээ энийга бас ингээд яг энэ сэтгэл зүгээ үнэхээр эмчилж чадахгүй хоолны тал дээр ер нь асуудалтай хിവэрэ байгаад байгаа. За эн чинь тэгээд араас нь маш олон өвчлөл үүсгэдэг юм. Тэр нөгөө бидний бариад байгаа те эрүүл хооллолт биш зүгээр бид нар ингээд одоо тамирчин шиг дэглэн байрангууд тэр чинь ерөөсөө ингээд зүсний чулуу үүсгэж идэг юм. Тэр зүсний чулуу чинь дараа нэг тостой нэг ганц удаа сангивсаар шараад идэхэд түргэн дуудах хэмжээний өвдөлт өгдөг. Тэгэхээр хүн нөгөө нэг баланстай хооллно гэдэг чинь хамгийн чухал юм байгаа даахгүй ууг. Тэгэхэд би яагаад вэ? Нэг болохоор хорвогийн хамгийн нөгөө нэг те эрүүл хооллно гэдэг шиг яг тамирчин шиг тэмцээнд орох гэж байгаа тамирчин шиг нэг болохоор идэд нэг болохоор энэ хорвогийн бүх хоол дууссан юм шиг өсөглөг хүн шиг бүх хэмийг чихэж идэд байгаа байхгүй. Тэгээд тэрнийхээ араас дахиад эн чинь нөгөө юм тамийн тойрог болчтой юм. Сэтгэл гутралдаараа сэтгэл гутралаа имжил гутрахаараа идээд идэхээрээ гутраад эсвэл ингээд бүр тойроод тамийн тойрог олчиход байгаа байхгүй. Тийм байна. Тийм тэгээд энэ дээрээ одоо миний юу болохоор дэглэн барихгүй. Зүгээр жоохон порцсон дээрээ л одоо ядаж хоолны юм нэг усаа уугаад за смутигээ уугаа те нөгөө ногоонд муу болохоор чинь нэг смути найруулаа уучин. За энэний араас хүн яг одоо цовинга бийдэж штэ итгэхэд хүн чинь нөгөө цаанаасаа ходоод нүүрэн чинь бас нэг ингээл ховтоглоод байхгүй ингээд нэг юм юмны тунг тааруулна гэдэг чинь өөрөө ерөөсөө ингээд ертөнцийн бүх зүйлийн л нөгөө нэг чухал зүйл нэ бүх юмны тунгийн тааруулна хүнийг харилцагтай өртөлхөн тунгаа тааруулах хэрэгтэй гэдэг шиг л байхгүй те тэгэнгүүт залуу охтуудаа эсвэл одоо төрчөөдтэй нэг жоохон жинэмсэн байгаа ээжүүдтэй хандаж хэлэхэд буурхан минь тэр хоолны дэглэн бариад хүмүүс намайг ямар мундаг чи ямар гүргэр юм бэ гэл би чинь тэрэндээ хөрж байгаа шүү дээ. Хөөх чи богч ажиллахгүй байгаа мó те. Бохиг би бох сахартай гэж би заачлахгүй байгаа. Тэгээд ингээд бүр ингээл өглөө дахианы цээж мах те ногоон смути оройдоо 6-аас шүүж идэхгүй хагас мацаг барина гэл те ингээд туйлшрлийн бүр туйл тэнгуү хүмүүс чи ямар сахилаа баттай мундаг юм бэ гэдэг тэр чин өөрөө хүнийг алддаг юм байна. Буруу хоолттойгоо адилхан хитрхи зөв хоолох гэж улаарж байгаа тэр болгон чинь бас чамааг алддаг шүү. Яг өнөөдөр дэглэн барайл тосоо хийхгүй гээл те кето ч юм ямар нэг юмний дэглэмийг хит барьж байгаа эмэгтэйчүүд байх юм бол уушлаараа цус чин чулуутай болоод энэ цусны чулуу чинь өвдөлт өгөхөөс гадна ер нь аль чи дахир дутуулж гинэ гэсэн үг. Тэгээ дээрэс нь арьсан дээр чинь батг гаргана чамааг ядруу харагдан нүдний чинь шарыг ингээд нүд чинь тагад чинь шар болгоно бүх юмд чинь нөлөөлнө. Тэгэхээр зарим нь ямарваа нэгэн зүйлийн тонг хэтрүүлж болохгүй маань бүгдээрээ яг л өстой хайрлагатай ч гэсэн хэмжээ дамжаатай хайрлцгаая тий. Зөв зүйл дээр бурууч зүйл дээр хэтрүүлж болохгүй юм байлээ шүү. Яг үнэ. За тэгээ би өнөөдөр ингээд ярилцаад сууж хаад надад
нэгдүгээр хэлмээр санагдсан нэг зүйл байна. Маш хөөрхөн харагдаж байна. Үнэхээр гоё байна. Тэгээд хизээч битгий тархан гэж бодоорой. Би бүр нааж энэ очих гоод бүр чармаадаг гэж боддоо. Би чамааг хараад чи бол нөгөө таргалдгүй төрлийн хүн байгаа даа штэ. Тэнгүүд ёос ямар азтайнууд ингэж төрдөг байна гэж би бодож. Тэгэхээр нөгөө эмэгтэйчүүдийн хүсэл бол хязгааргүй тий. Яг өөртөө байхгүйгээ өсдөг тий. Тэгэхээр маш сайхан ярилцлага боллоо гэж бодож байна. Бас өөртөө шингээж авах зүйлүүд бас их байна. Сонссон ээжүүд маань ч гэсэн бас нэгийг ботсон байх. За зарим зүйлүүдийг ингэх хэрэгтэй маань хүүхдтэйгээ ингэж харьцуул зүгээр юм байна. Хамгийн чухал зүйл нь альва нэг зүйлийн тунгийн үргэлж тааруулж агаарэ гэдгийг би бас хэлмээр байна. Тий. Тэгээд энэ гоё подкастт орж оролцуулсанд маш их баярлалаа. Ягаад чи нөгөө нэг юм сандрал мэдрэгдэхгүй гоё юм халуун дулаан мэдрэмж төрсөн болохоор би ингээд айгуу тийм нээлттэй байж чадлаа. Сабан намайг ярьсан бол уушлаарай бити намайг шүүмжлээрээ. Тэгээд бараг тэр ирчээрээ үзэж байгаа ээжүүдтэй намайг үзсэнд маш их баярлалаа. Алтан цагаа зориулж штэ тий. Тэгээд дээрэс нь би бол яг үзэж байгаа эмэгтэй тантай адилхан ингээл маш их алдаа дутагдaltaй нэгэн ээж шүү. Тэгээд яг ингээд тэр алдаа дутагдaltaйгаа өөрийгөө болон намайг ч гэсэн хайрлаарай гэж хэлгээд байна гэдэг. Тэгээ хөрөлцөн ирээд надтай яг найзтайгаа юм ярьж байгаа юм шиг те маш гоё сайхан элен далангуй ярьсан. Надад бас маш гоё тухтай таатай байлаа. Би чанд ховсдуулчлаа сая. Би ч бас угандаа энэ чинь 3-4 камер ингээд би бас ингээ өөрийгөө айгуугаа цэмцээгээд тэгээ ер нь бол хүүхд хүмүүжил гэдэг маань айгуу ухаантай хот юм байна гэсэн чи яг чи өөрөөс хүнийг яг нэг гоё үнээр нь байлгадаг чамд нэг тийм гоё чадвар биш шүү. Баярлалаа. Тэгээ яста гамгүй ярьлаа да гэдэг шиг. Маш гоё сайхан байлаа. Тэгээд нэвтрүүлгийн төгсгөлд бид нар ивент тэтгэжийнхаа бэлгийг өгөөд ивент тэтгэжээс танилцуулдаг. За тэгээд бидний ивент тэтгэгчээр Apico компани энэ юу байна? Дотор нь юу байна? Apico Foods-ийн энэ юу байгаа юм бэ? Kagami байна. Kagami бол нөгөө Япон улсаас оруулж ирдэг. Тэгээд эднийхээ яг органик тийм шүүсээрээ одоо ногоог яг элдв хангаад нэмэлт сахаргүйгээр гараа илүү алдартай. Тэгээ энийг хэрэгжилжсэн үү? Юу байнг штэ. Ерөөсө энэ чинь нөгөө нэг хүний бүтэн өдрийн нөгөө нэг бүх витамины хэрэгцээг хангадаг. За одоо энэ одоо ажируу маань аашаа харж энэ чинь одоо яг нөгөө нэг бидний монголчуудын идэж чаддгүй бүх нарийн ногоонуудыг ингээ оролцуулсан. Тэ бид нар ногоо идэж чадахгүй энийг ууцсан байхад витамин нөхөх нь байна. Бүтэн өдрийн витаминыг нөхчихнө гэдэг аашт тий. Тэр манай хүүхд яг өдөр болгоо удаг. За ашиг. Энэ хоёр хүүхдэд нь оо ямар гоё юм бэ. Баярлалаа. Тэгээд нэг зүйлийг сануулж хэлэхэд ногоо идэж чаддаггүй ч юм уу те ногооны хэрэгцээгээ юунаас хүүхдийнхаа ногооны хэрэгцээг юунаас хангах вэ гэдээ одоо ингээд мэдэхгүй байгаа л эдний бүтээгдэхүүний нэг сонирхоод үзээрэй. Энд одоо ингээд өдрийн одоо хэрэгцээт ногооны хэмжээг авах жүүс болон нухшнууд одоо нэм цэлцэгнүүр шиг нэг тийм юмнууд идэх те тэр танараас Kagami-г сонирхоод үзээрэй. Тийм хүүхдүүд айгуу дуртай байдаг бас тийм. За дараагийнхан за Pigeon-ыг мэдгүй юм байхгүй л үү. Яста нэрээ үнэнч андмын гэдэг шиг л өстой нэрээ хүүхдүүдээ яг төрсэн цагаасаа л ахуулаад ерөөсө Pigeon-оор хүн болгочих штэ. Бас л нөгөө Японы Япон гэхээрээ цаанаасаа ягаад ч юм надад маш ихтгэл төрөөд идэв юм аа. Япон хүмүүс нэг тийм бүр найдвартай хардаас тий. Яг тэгж бодогдсон штэ. Тэгээ эдний хамгийн сүүл сая юм шинэ хүүхдээ Аа гаргасан. Тэгээд нэмэх 3 гээд тэр танаа хөөжиг болох юм байна. Яг болох юм байна тий. Хэрэглээд үзэр. Энэ болохоор гүзэлцгэнтэй нэгэд гисэн байна. Тэгээд дотроос ингээд нөгөө парабен агуулаагүй хүүхдийг залгиж болдог тийм. Тэгээд энэ шүдний сайз бол бас нэмэх 3 нөгөө. Оо тийм биз дээ. Одоо энэнийг одоо ээжүүд бас гайхчих магадгүй нэг юм шүдний агаанууд энэ дэр нэг бондгортой хагаад байдаг шин. Энэ яагаад юм бэ гэхээр хүүхд нөгөө цаашаа амраагаа гудрахгүй ийм нөгөө нэг ховлыг хийж өгдөг тийм. Тэгээ гарт нь барихад эвтэйхэн гэдэг үүднээс хийж өгдөг юм бэл шүү. За тэгээ энэ ч бас Pigeon-ы өөр зөндөө гоё гоё юмнууд байна уу. Тэгээд та 3 маань хэрэглээрээ. Баярлаа ямар гоё юм бэ. Энэ тавих уу? Тэгээ. За энэ бас хоёр хүүхдэд нь хоёуланд ямар гоё. Энэ бас нэг юм гоё юм байна. Эдний нөгөө хайлдаг бич юм гоё. Оо тийм шүү дээ. Хүүхдэд хоёр иддэг. Яг өгөөллээ. Энэ шинэ бүтээгдэхүүнүүд гарсан байна. Тийм угаалган шингэн мэнгэн байгаа шүү дээ. Хэрэглээд үзээрэй. За тэгээ дараагийн нэг юм бэлэг бай. Үе дахиад байгаа мó. Энэ болохоор Happy Family гээд манай подкастаа хамтарч ажиллаж байгаа. Энэ дотор юу байгаа вэ гэхлээр яг гараар татсан өхрийн махтай
Ашгүй дээ. Бууз тэгээд ерөнхийд ясны шүл брокколи хулууг яг ингээд хоолн шууд ихэд бэлнээр бэлтгээ тавьсан байгаа. Тийм тэгэхээр энийг хүүхдтэй хийж өгөөрэй. Тэгэлгүй яа. Нэг орой заяа. Нэг орой бас амраад энд тавьчихоо. За тийм. Ямар гоё юм. Зя дараагийнх нь манайхтаа хамтран ажиллаж байгаа Nani Flowers гэд цэцгийн дэлгүүр хамтарч ажиллаж байгаа. Тэгээд ийм гоё бүсгүйд бас маш гоё цэцгийн баглааг бэлгэлж байна. Баярлалаа. Ямар гоё бас ховор байдаг цэцгийн баглаа бай тээ. Баглаа айгуу гоё аа. Тийм байна. Өрмөц юм байна. Сүүлийн үед нэг тийм сонингийн цаасанд боосон ч юм уу. Эсвэл бол юмд байгаагүй зүгээр ингээ өөрөөрөө одоо сүүлийн нэг натурал юм амар гоё болчихжээ. Бүх хүмүүс органик, натурал зүйл дурладаг болчихсон. Яг надад энэ цэцэг нэртэй яг энэ суур амар таалагдчихэв. Яг ингээ гоё ногооноор. Ямар гоё цэцэг. За тэгээд манай подкастыг дэмжиж ажилдаг, хамтран ажилладаг байгууллагуудад бас маш их баярлалаа. Тэгээд та нар маань бэжэж энэ олон ээжүүдтэй сонирхолтой яриаг өрнүүлдэг шүү гэж талархан сэтгэлээ илэрхийлж байна. Тэгээд энэ удаагийн дугаар маань энд хүрээд өндөрлж байна. Дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай. Баяртай.